Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт засгийн газрын 100 хоногийн ажлыг тайлагнах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдээс анхлан Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Ерөнхий сайд Эрдэнэт Чингэлтэй дүүргийн төрийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсны дараа Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтөд уулзалт хийлээ. Соёл урлагийн их сургуулийн оюутан театрт болсон уулзалтад ерөнхий сайд Эрдэнэт, Улсын хурлын гишүүн Инх Төвшин, Улсын хурлын гишүүн Ган Болт, Оюун Чимэг, Аюур сайхан, Улсын хурлын гишүүн Хөдмөр нийгмийн хамгааллын сайд Нунтабаяр, эрүүл мэндийн сайд Цогццэг, нийслэлийн засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батбол, Чингэлтэй дүүргийн засаг дарга Эрдэнэт нарын алтны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд ерөнхий сайд Эрдэнэт засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлж эхэлсэн ажил бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийсэн юм а. Бид өнөөдөр далаад гарцгүй хоёрхан улстай хэлдэг, хоёр их гүрний дунд оршдог Монгол улс гэж энэ бол бидний дутагдaltaй тал мөн үгүй юм уу? Гэхдээ бас нөгөө талдаа энэ бол давуу тал. Яагаад давуу тал гэж юм вэхээр энэ хоёр том зах зээл дээр Монгол улсад үйлдвэрсэн бүтээгдэхүүний борлуулах болцоо боломж байна. Хамгийн гол нь тэр болцоо боломжийг яаж бий болгох вэ гэхээр тэр бусад өндөр хөгжилтэй улс орнуудын хөрөнгө оруулалтыг Монгол улс руугаа татаж оруулж ирээд тэдний дэвшилтэд техник технологиг өөртөө байгаа хамгийн их нөөц болох түүхий дээр үйлдвэрлээд түүхий эдтэй өртөг шингээгээд ингээ үйлдвэрлэх юм бол бидэнд энэ одоо томоохон зах зээлүүд дээр гарах ийм боломж байна. Бид цаашдаа зүгээр улс орноос хандив тусламж гуйхтай болно биш. Хамгийн гол нь Монгол хүн Монгол улсад үйлдвэрлэлийг бий болгох, энэ болцоо боломжийг бий болгох энэ чиглэлээр л бүх гадаад айлчлал, гадаад харилцааг бол төлөвлөх ёстой гэж ингэж миний бие үзэж байгаа. Төрийн албан хаагчид иргэдээс гарсан засгийн газар улсын хурлын бодлого шийдвэртэй холбоотой олон асуултад ерөнхий сайд болон улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүн сайд нар хариулт өглөө. Ерөнхий сайд Эрдэнэт уулзалтын төгсгөл Чингэлтэй дүүргийн удирдлагууд төрийн албан хаагчтайгаа нэгт уялдаатай ажилтдаг уламжлалтай учраас төрийн албаны залгамж халаанд доктортой байж иржээ. Дүүргийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байхад бусдад үлгэр жишг болохгүй ажлууд хийгдсэн байна хэмээн дүгнсэн юм а. Чингэлтэй дүүргийн удирдлага маань ч гэсэн бас их санаачлагтай ажиллаж байгаа ийм удирдлага харагдсан сая ингээд явж байгаа. Тэгээ Чингэлтэйчүүдтэй их амжилтыг хүсье. Монгол улсынхаа хөгжлийн төлөө та бид бүгдээрээ хамтраад нэг зүрх, нэг зоригтой, нэг одоо зүг рүү харж хөдөлж ярьж ажиллаж хөдөлмөрлж бид Монгол улсаа хөгжүүлнэ гэдгийг та бүхэн баярлалаа.